хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлье. За энэ сургуулийн орчны эрүүл мэнд гэдгийг нь ойлгосон. Аюулгүй байдал гэдэг дотор төрийн хуулийн танилцуулгын дотор дээрлэхэлтийн тухай асуудал дурддагдсан. Гэхдээ яг хуулийн заалтаараа ингээд яг хуулийг би одоо амхандаа ингээд хайгаад уншаад байна л да. Яг дээрлэхэлтийг зохицуулж байгаа тийм заалт яг байгаа хаана байгаа юм лөө, тийм заалт бий юу гэдгийг нэгэд тодруулмаар байна. Ер нь энэ сургуулийн орчны аюулгүй байдал гэдэг дотор нь дээрлэлтийн асуудал орох уу, өөр одоо хүүхд хамгааллын хуулиар чинь тэр юм уу зохицуулах юм уу гэдэг нэг ийм зүйлийг бодмоор байна. Тэгээ бид бүгдөө мэдж байгаа сая энэ сургуулийн орчмын үе тэнгийн дээрлэлтийн асуудал бол нэлээд их хүнд байдалтай одоо олон мэдээллүүд явсныг бид бүгдөө мэдж байгаа. Тэгээ үүнтэй холбоотой бас жаахан судлаад үзвэл дэлхийн улс орнууд бол дээрлэлтийг хуулиндаа томьёолоод оруулсан. Тэгээ бүр дээрлэлтийн эсрэг хуультай байна. Жишээ нь Америкийн нэгдсэн улсын мужууд бол одоо дээрлэлтийн эсрэг хуультай байх жишээтэй. Япон бол дээрлэлтээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг дэмжих тухай гэсэн юм хуультай байна. Филиппин бол дээрлэлтийн эсрэг хууль, Өмнөд Солонгос бол сургууль дахь хүчирхийллээс урьдчилан сэргийлэх болон түүнтэй тэмцэх арга хэмжээний тухай хууль гэсэн гихмшлэнгийн юм болон хуулиудтай юм байна. За мэдээж яг нийгэмдэр тухайн асуудал хуулинд томьёолж оруулж ирэхээс өөр аргагүй тийм одоо хэр хэмжээнд хүрчүүл хуулинд дээрлэлт гэдэг үгийг одоо бид нар томьёолоод оруулж ирэх шаардлагатай болов уу гэж бодож байгаа. Одоогоор миний олж мэдснээр бол Монголын хүүхдтэй холбоотой одоо ялч хуулинд дээрлэлт гэдэг одоо англиар бол bullying гэж байгаа шүү дээ, тийм ээ. Энэ нэр томьёог томьёолсон зүйл байхгүй гаднаа. Тэгэхээр бид одоо энэ нийгмийн байдлаа хараад дээрлэлт одоо цаашдаа буурна гэж би бол яг үнэ хэлэхэд бодохгүй байна л да. Яг дээрлэлт гэдгээ хуулийн одоо заалттай болгоод оруулах нөхцөл байдал үүссэн болов уу гэж би хувьдаа бодож байгаа. Тэгэхээр хэрвээ тэгж үзвэл энэ хуулинд дээрлэлт гэдэг нэр томьёог энэ хуулийн одоо их хэсэгт нэр томьёонуудаа жагсаацсан байна л да. Тэнд дотор жишээ нь байхгүй байгаа. Энэ тал дээр өөрсдөө байр суурийг илэрхийлээд өгнө үү гэж хүсэж байна. За бүр шаардлагатай гэж үзвэл зөвхөн аль нэг хууль дээрлэлтийг томьёолж оруулахаас гадна бие даасан хуультай улсууд байгаа тухай би бас сая дурдлаа. Тэгэхээр тийм нөхцөл байдал руу бид нар явж гин үгүй юу? Мэдээж одоо сая бас олон гишүүд хэлж гин заавал тусдаа хууль байх хэрэгтэй үгүй юу? Тэгэхээр Монголын нөхцөл бид юу явал дээр юм бэ? Энэ хуулинд энэ агуулга орох ёстой юу үгүй юу гэдгийг бодмоор байна. Шаардлагатай гэвэл би ч одоо бас бодож үзэж байна. Манай гишүүд бас бодож байгаа. Ер нь дээрлэлтийн эсрэг гэдэг одоо анхдагч хуулийн төсөл барьж орж ирвэл одоо бас зөв ч юм уу гэдгийг л одоо бодоод байна л да. Энэ тал дээр та бүхэн байр суурь хуваалцсан уу? За мөнх сайхан гишүүн хариулна. За тэгэхээр ер нь дээрлэлтийн талаар хүүхд хамгааллын тухай хуулийн дээр бас тодорхой зүйл залтууд байгаад байгаа. За манай энэ хуулийн дээр бол 12-ийн 3 дээр сургуулийн захирал нийгмийн ажилтны сургуулийн эмч нар нь халдварт өвчин илэрсэн суралцагч болон сургуулийн ажилтныг ялгуурлан гадуурхалт өртөх болон бусад байдлаар эрхэм зөрчигдөл сэргийлэх арга хэмжээ тэр даруйд авна гэдэг. Бид нар одоо ер нь урдсан сэргийлж ярьж байгаа. Энэ үе тэнгийн дээрлэхэл дээр бид нар бас урдсан сэргийлэх бодлого арга хэмжээнүүд сайн авах хэрэгтэй. Одоо өнөөдрийн байдлаар сургуулиуд дээр яг энэ үе тэнгийн дээрлэхэлтээс яаж сэргийлэх юм бэ? Энээс ямар үүдэлтэй, ямар хохирлууд гардаг юм бэ гэдэг талаар мэдээлэл өгж байгаа зүйлүүд маш ховор байгаа. Тэгэхээр бид нар энэ хуулийн гол заалт болох энэ эрүүл мэндийн баг урдсан сэргийлэх баг байх ёстой гэдэг заалт байгаа. Сургуулийн захирлаас ахуулаад нийгмийн ажилтан, хоол зүүч гээд сэтгэл зүүч гээд ингээд 9 хүний бүрэлдэхүүнтэй энэ баг маань төлөвлөгөөгөө гаргаж ажиллах ёстой. Урт болон богино хугацааны төлөвлөгөөнүүд гаргаад энэ дээр нь энэ үе тэнгийн дээрлэлтээс яаж сэргийлэх юм бэ гэдэг энэ төлөвлөгөөгөө боловсруулад энийгээ тухайн сум хороо аймаг дүүргийнхаа удирдлага засаг дарга иргэдийн хуралтайгаа хамтраад хийж хэрэгжүүлэх энэ бодлогыг оруулаад байгаа. Одоо энэ төлөвлөгөө хийгээгүй боловсруулаагүй байжгаад тухайн одоо сургуулийн орчин үе тэнгийн дээрлэлтэй асуудал гарах юм бол эргээд хариуцлага тооцох энэ механизмыг л оруулж өгж байгаа энэ гол зүйл залтууд байгаад байгаа маа. Бид нар урдсан сэргийлэх арга хэмжээг авах. Түүнээс яг үе тэнгийн дээрлэхэлтийн үед ийм арга хэмжээнүүд авна гэдэг тусгаалсан заалтууд бол байхгүй. Цаашдаа ер нь энэ хуулийг хилцэх явцад бас нэмэлтээр оруулж бас болох байхаа гэж бодож байна.
За бом очрыг шин тодруулж асууна. За яг уу энэ бол миний л хувийн байр суурь бодол юм шүү. Баярлалаа хариулт өгсөнд. Дээрлэлт гэдэг нэр томьёог ер нь энэ хуулиндаа яг оруулаад томьёол одоо нэр томьёоны жигсаалт байгаа шүү дээ бид нар томьёол. Тэнд дээр нь оруулчвал яад юм бэ? Ягаад би ингэж хэлж байгаа вэхээр нийгэмд бол энэ асуудлыг хүүхдүүд болоод эцэгчүүд бүгдөө дээрлэлт гэдэг нэр томьёог хэрэгжилж яриад байна. Тэгэхээр бид нар нэгэнтээ нийгэмд энэ нэр томьёо ингээд хуульд байхгүй мөртлөө газар аваад яваад байгаа учраас хуульд томьёолж иж энэ асуудалтай тэмцэх, энэ асуудлыг зэгслэх нөхцөл болцоо нь илүү одоо бүрдэх юм болов. Нэгэнтээ одоо дэлхийн бусад орнууд дээрлэлтийн бүр бие даасан дээрлэлтийн эсрэг хуультай байгаа юм чинь бид ядаж нэр томьёог нь оруулж өгснөөр энэ асуудал хүнд шууд буух бах. Би одоо бас хэлний мэргэжлийн хүн учраас тэгж харж иж магадгүй. Дээрлэлт гэдэг хуулийн нэр томьёо бие даасан нэр томьёо аль нэг хуулинд байх нь энэ асуудалтай тэмцэх одоо маш чухал эхлэл болох болоо гэж бодож байгаамаа. За мөнх сайхан гишүүн. За одоо ер нь энийг яг нэр томьёогийн томьёолоод энэ дээр бас шаардлагатай зүйл залтуудыг оруулаад явах нь бас цаг үе болсон юм зөв байх болов уу гэж бодож байна. Бом очрох гишүүнтэй бас санал нэг байна. За баярлалаа. Ариун зэ гишүүн алга байна. Гал удрах гишүүн асуулт асууна.